За өглөө хөтөлбөр та бүхэнд студиэд шууд хүрч байна. За ингээд студиэд бидний урилгын явж техник технологийн дээд сургуулийн цахилгааны багш осорж иржээ. Өглөө нэмэн сайхан амарсан. Сайхан амарсан өглөө. За баярлалаа. Студиэд бас техник хэрэгслүүдтэйгээ цуг ирсэн байх шиг байна тий. За юу юутаа цуг ирсэн бэ? Бас танилцуулаад харуулъя тий. Юу байгаа. За тэгээ жоохон наашаага төхөөсч. За ингээд. За миний мэдэхгүй юмнууд байна. Энд чи энэ. За та танилцуулаад мэдээлэл хуваалцахгүй юу? Юу авчирсан бэ? Байгаа 3 фазын ачаал судлах гээд одоо хэмжил туршилт хийдэг стенд байгаа. Энэ стенд явуулах юм бол энэ стенд явуулах юм бол цахилгаан хэмжилгийн стенд гээд энэ одоо цахилгааны хэмждэг одоо энэ юу гэдгийг тоолор моолорын амперметр, вольтметр эдэртэй бол холбоод ийм хэмжил сургуулийн орчинд бол хүүхдүүдэд ингээ практик дадлагын мосолсон ийм хэмжилтийн юм бол стенд бол байгаа юм. За осоржин багш өөрөө эхлээд нэг танилцуулаач хизээнээс юу нь яг энэ салбартай холбогдож эхэлсэн байдаг юм бэ? Өнөөдрийн авчирсан одоо лаборатори гэж яриад байна зөв үү тийм? Лаборатори стенд гэж. За үүнийг бас хизээ бас зохион бүтээгээ хизээнээс хэсүүлээд ажилласан байдаг юм байна. За намайг бол осоржин гэдэг техник технологийн политехник коллежид бол 2016 онд бол анх хэлсэд барилгын цахилгаач нарт сураад тэгээд 2019 онд бол барилгын цахилгаанаар төгсөө тэгээд цаашаа өргөжөөс сураад 2022 онд бол цахилгаан хангамж инженерээр бол төгссөн байна. Тийм. Яг энэ тарагдж байгаа хэрэгсэл маань ер нь яг юунд бид бүхэнд ач тусаа өгөх? Инженеэр тайлбарлая тий. Инженеэр тайлбарлах юм бол одоо нөгөө хүүхдүүдийн одоо нөгөө энэ арт техникийн нөгөө маш олон холболт байгаа байхгүй одоо энэ эрзэстер одоо нэг гал хамгаалагч юмнууд байгаа байхгүй. Энийг бол одоо нөгөө хялбаршуулад заавал ингээ хүүхдүүд гараар ихний байдлаар нөгөө анх юм сурж байгаа хүмүүс бол энэ ийм мэдээтэй туршилт хийх ингэж холбосноос одоо шууд юу гэдэг ийм шүүбийг ингээ энэ лүү хийх юм бол одоо энэ хэмжилтийг энэ эсэргүүцэл нь ийм байна тийм байна гэдэг ч юм уу тэр талаараа бол тийм гэсэн үг. Тог байхгүй шүү дээ. Одоо бол тог байхгүй тийм. Тогон цохил. Чи амархан тогон цохилчдаг шүү дээ. Туршилтын явц хэр удаа үргэлжилдэг вэ? Туршилтын явцад бас ямар алдаа дутагдлууд гараад одоо ингээд яг эцсийн хөлбөр нь би болсон гэж байна. Эцсийн хөлбөр нь бол болцсон гэсэн үг. Тэгээ туршилтын явц бол ер нь бол нийт энийг бүтээхэд бол эхлээд нөгөө бараамат ямар бараа материалаар хийх үү? Яавал бас арай хямд тусах уу? Тэгээ бол одоо энэ нөгөө тусгай юу байхгүй тусгай зориултын материал бол хийдэг нөгөө тусгаарлагч материал гэдэг юм уу? Тийм материалаар бол хийгддэг. Ерөнхийдөө энэ стентийг яг эхнээс нь ингээд судлаад тооцоо судлаад тэр хийхэд бол нийт өргөжлөх хугацаа нь бол 4 сар бол болж исэн. Тэгээд ер нь ягаад анх ийм зүйлийг хий гэж шийдэв? Нөгөө нэг сургалтынхаа нөгөө нэг стенд ингэж оруулах гээд ийм зүйл байдгийг шүү. Оюутнуудаа ерөнхийдөө нэг лаборатори хичээл юм уу тиймэрхүү зүйлд бол төлхөө ашигладаг. Тийм гэсэн үг. Лаборатори гэхээр бид нар нэг юм байшин сав дотор те нэг өрөөг тогтоох юм шиг ойлгодог шүү дээ. Их овор хэмжээ томтой тэнд зориултын юм шиг ажилладаг. Гэтэл зөөрийн гэдэг утгаар их онцлог байна. Тийм энэ зөөрийн гэдгээр бол онцлог. Одоо ямар ч нөгөө лаборатори стенд юм бол нөгөө нэг байнгын хөдөлгөшгүй гэдэг юм уу бол суурин байдаг. Энэ стенд лаборатори ажлын хувьд бол одоо зөөврийн гэдэг талаар бол онцлогтой. Тэгээд манай сургууль бол одоо энэ 5 ширхгийг бол одоо хийсэн байгаа. Дараачихаа одоо бас студентийн лаборатори ажлыг бол бас хийх гээд бас туршилт судалгаа модлага юм бол хийж байгаа гэсэн үг. Нэг юм студент лаборатори хийхэд хэр их хэмжээний зардал гарсан бэ? Зардал мөнгө гэх юм бол одоо яг нөгөө юу гэдэг бэлэн нөгөө лаборатори нийтээр юм бол хятаас бол айгүй өндөр үнэтэй орж ирдэг. Тэр энэ бол бид нөгөө өөрснөө гараар хийсэн стенд байгаа. Тэгээд энийг бол одоо юу тэр үйлдвэрийн тоног төхөөрөмжийн стентнес бол одоо баг юу бах 50%-аас доош төсвөр бол босгож хийж байгаа. Хямд зардлаар овор хэмжээ багтай. Тэгээд хаанч ашиглах боломжтой. Тэгээд хаанч ашиглах боломжтой ингээл одоо аваа явж штэ одоо ингээд зөвөрлөөд ингээд танилцуулаад энэ бас их зүгээр юм тий. Гадар ингээд шууд аваа явчихдаг. Ер нь олон улсын жишгт нийцсэн гэдгийг ер нь яаж олон улсын жишгт нийцүүлсэн гэдгээр бол одоо нөгөө юу гэдэг сертификат гэдэг юм уу тодорхойлт тиймүүд бол байдаг. Тий. Оюутан залуучууд одоо энэ зөөврийн лаборатори дээр ямар туршилт ажлуудыг хийж ямар одоо мэдээллийг олж авах бүрэн боломжтой байна. Тэр нь бол одоо онлынхаа мэдлэгийг бол баталгаажуулаад энэ дээр өнөө холболт туршилт тохируулгаа юмаа хийгээд тоолуурыг ингэж холбогддог юм байна гэдэг юм уу амперметрийг вольтметрийг хэлэхэд ингэж холбогддог юм байна нэг оромогоор ингэ холбогддог юм байна гэдэг талаас одоо практик ажил гэж ойлгож байна тийм
Нэр яг онол дээр ампер метр одоо вольт гэж заагаал гэдэг тийм 6-аар үзүүлэл за энийг энтэй гэхэлэр ийм одоо гүйдлийн хэлхээ мэлхээ гэж бид өхөн заадаг шүү дээ 10 жил тахад яг энийг ингээ бодит толгой хүн гараараа хийгээд үзэх сонсоод за онлын төвшнийг харах хоёр шал өөр шүү дээ тийм яг тухайн хүн за нэг ийм байд юм ингээ гараараа хийж байгаа юм бол шал өөр юм ойлголтыг мэдлийг бол авдаг болоо тий За, оюутан залуучууд одоо туршилтын лаборатори дээр үндэслээд өөрсдөө чадвараа илүү хөгжүүлээд ч гэдэг юм уу, иймэрхүү зөвөрлөх боломжтой. За, тэгээ авар хэмжээ багтай лабораторийн туршилтын ийм техник хэрэгслийг бүтээх бүрэн боломжтой болоод эхэлж байгаа гэж ойлгож байна. Тийм гэсэн үг. Энэ тал дээр нь та илүү төлхөө мэдээлэл өгөөч. Яаж ажиллаж, ямар талаас нь хөгжүүлж иж энэ төвшөнд хүрсэн бэ? Урд нь бол арай өөр ойлголттой байдаг байлаа шүү дээ бид бүхэн тийм. За, юу гэсэн үг л дээ одоо бүхнийг ингээд гараараа ингээд онлынхаа мэдлэгээр бол одоо юу гэсэн гараар ингээд уралж хийгээд тэгээ нөгөө амперметр вольтметр ингээд хэлхээнд холбоод ингээд юу хийх даа хүүхдүүд бол тэрийг ингээд холбоход бол өөртөө л их баярлалт гэлээ тий. Энэ хэдвэр дамжаанаас эхлээд одоо энэ бол нөгөө нэг энийг сурах нь энийг одоо хийж бүтээхэд бол нөгөө юу гэдэг юм манай сургуулийн багш нар одоо төгсөх курсынхаа хүүхдүүдтэй хамтраад тусдаа нэг лаборатори ажил гэж хийдэг байхгүй. Тэрийг хийхдээ бол нөгөө төгсөх курс оюутнууд багштайгаа хамтраад одоо сургуультай үлдэцтэй одоо ийм лаборатори, стенд, зөврийн ийм юм зүйлийг бол хийдэг гэсэн үг. Тэгэхээр төгсөх дамжааны оюутнууд бол хийдэг. Тэрхүү стентийг өөрийн гараар хийх эсвэл үйлдвэрээс одоо хийсэн энэ стент хоёрын гол ялгаа нь юу байх шүү? За гол ялгаа нь гэх юм бол мэдээж бол энэ одоо гараараа ингэж оруулж нөгөө өөрснөө нөгөө схем нэтрээ боловсруулж хийсэн болохоор бол одоо үйлдвэрийн тоног төхөөрөмжтэй бол дүүцэхгүй хэмжээний бол байж чадахгүй. Тэгтээ нэг нөгөө гараар уурлаад ингэж хийсэн болохоор бол давуу талтай бас нэг шинийг санаачлагч ийм л бол байгаад байна гэсэн үг тий. Бараг нэг стартап төсөл юм шиг болсон байна гэж ойлгож байна тий. Лабораторийн орчинд бид эрүүл аюулгүй байдлаа хангахч гэдэг юм эсвэл тухайн орчинд орохдоо юм тусгай хамгаалтын маск, хувцас зүгэл ордог шүү дээ тий. Тэр бол аль талтай аюулгүй байдлаа хангаж байгаа асуудал болдог баг. Зөөрийн лабораторийн хувьд эрсдэл хүчин зүйл юу байдаг болоо буруу холбоо тохиолдолч гэдэг юм эсвэл хадгалах нөхцөл дээр алдаа гаргахч гэдэг юм энэ тал дээр. За юу гэсэн үг одоо энэ өөрөө нөгөө автомат нэтрээ юм тавьсан байгаа болохоор ямар ч одоо буруу холболт нэтрээ хийх юм бол одоо юу яахгүй гэсэн үг хамгаална гэсэн үг одоо хэлхийг таслаад хамгаалчихна гэсэн үг шууд унтарчин шууд цахилгаан хэлхийг автоматаар бол тасалж чинь гэсэн үг тэгээ тэр тал дээр бол аюулгүй ажиллагаа тал дээр бол асуудалгүй гэсэн үг тийм байна. Ер нь танаас сургуульд хэр олон эмэгтэй оюутнууд байдаг болоо. Яг энэ чиглэлээр нь ихэнх дийлийнх нь ирчүүд байгаад байна. Тэгээ энэ талаар бол ихвчлэн бол ирчүүд эрэгтэй хүүхдүүд бол суралцдаг. Гэхдээ одоо сүүлийн жилүүдэд бол бас анги болгонд нэг 5-аас дээш ч юм уу бол эмэгтэй хүүхдүүд бол байгаад суралцаад байгаа. Ер нь багш хүний хувьд судлаач хүний хувьд улам цааш нь ингээл юмыг лавшруулал хөөгөл судлаад баяжуулаад яваад идэг шүү дээ. Яг энэ төхөөрөмжөөс гадна өөр яг ингээд хийгээд бүтээчээ гараараа босгочих гэсэн тийм санаа зөвлөд юу вэ? Энийг одоо юу гэдэг өргөн хэмжээнд ингээд сурчлаад танин мэдүүлээд тэгээд тэр дээрээс одоо хүмүүс ямар сэтгэлгээ өгч जैन ийм байвал зүгээр ч юм уу нэг тим юм байвал зүгээр юм байна гэсэн үндслэн дээр одоо цаашдаа юу гэдгийг тим юмыг бол хийх боломжтой гэж харж байгаа тийм. Одоо энэ зөөрийн лабораториг зөвхөн танаа сургуульд ашиглаж байна уу тий? Тийм манай сургууль ер нь бол ашиглаж байгаа тийм. Одоо бусад сургуулиуд за яг энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа эсвэл судалгаа шинжилгээ хийж байгаа хүмүүст бол одоо арга техникийн заагаад эсвэл энэ лабораторийг ингэж ийм хэмжээнд үргэлжлүүлэн тэлж ажиллаж болтгоо гэдэг санал санаачлагаа бас төвшүүлээ хамтарч ажиллах бүрэн боломжтой байна. Ажиллахад бол бүрэн боломжтой гэсэн үг. Одоо дэлхийн бусад улс орнуудад өндөр хөгжилтэй орнуудын техник технологи хөгжлийг хараад л бид бүхэн бишрээд л бас араас нь дагаад л явж байдаг. Тэгээ түүний нэгэн хэсгийг бас өнөөдрийн бүтээсэн бодит болгоод байж байгааг их баяртай байна л да. Одоо яг энэ зүйлийг удахгүй бид бүхэн гараасаа гарах боломжтой гэсэн туршилтан дээр явж байгаа ч гэдэг юм уу судалгаан дээр явж байгаа ямар ажлууд байгаа бол. За одоо юу одоо нэг гүүрэн азисторын гээд нэг стенд бүтээх гээд бас судалгаа бол юмнуудаа хийгээ явж байгаа. Тэгээ яаж бүтээх үү? Бас нэг арай хямд төсөөр гэдэг юм уу? Бас нэг чанартай материалаар ч гэдэг юм уу? Хийх талаар бол бас судалгаа шинжилгээ бол
хийж байгаа. Миний ойлгож байгаа ер нь энэ судалгаа шинжилгээний тэр дундаа лаборатори дотор өргөн хэрэглэгддэг техник хэрэгслүүдийн үн өртөг их өндөр байгаа даа шүү дээ тий. Тэгэхээр энийг л яаж багасгах вэ? Яаж олон хүнд хүртээлтэй болгох вэ гэдэг дээр л судлаач багш нар ажиллаад байна да. Тийм гэсэн үг. Тэгэхээр нэг орлуулж хийгээд байгаа одоо энэ бараа материал олдоц юу хэрэг байдаг юм бэ? Олдоц бол их түгмэл бол байх хувьд бол байгаа. Тэгээ яг оновчтой нэг сонгох гэдэг юм уу нөгөө туршилт юугаа судалгаагаа зөв хийх юм бол одоо бас их гайгүй гэсэн үг тийм. Нөгөө шийдэл их чухал байна тийм. Шийдэл айгүй чухал гэсэн үг тийм. Яг ямар шийдлэр хийх үү гэдэг яг нөгөө өнцгөө барьж авна гэдэг шүү дээ. Тэр л айгүй хамгийн гол нь гэдэг тий. Энэ хэр хүнд байсан бэ? Хүндийн хувьд бол хөнгөө. Нэг нь одоо нэг 5 кг юм уу? Авч явах зөөвөрлөхөд бол зөөвөрлөхөд бол маш хялбар гайгүй юм шүү дээ тий. Тийм гайгүй. Бараг л нэг хувцаа игээд аваад явж байгаа чимдаа шиг санагдсан тий. За баярлалаа багшаа өнөөдөр өөрсдийнхөө бүтээгээд олондас их хэрэгтэй зүйлийг бүтээж аваад танаа хамт олонд баярлалаа. Тэгээд бидний урилгыг аваад студид ирээд энэ зөөврийн лабораторийг ер нь цаашдаа илүү олон хүнд хүргэх тал дээр нь ажлуудыг зохион байгуулах гэж бодож байна. Тэгээд одоо судалгаа шинжилгээнд дээр явж байгаа ажлууд нь бүгд биелэлээ олоод ингээ бодит болсныхаа дараа манай студид бас авчираад танилцуулах байхаа гэж найдаа. За баярлалаа. За баярлалаа. Техник технологийн дээд сургуулийн цахилгааны багш Осоржинг өнөөдөр бид студидтэй орон энэ хэсэгтээ ярилцлаа.